жижиг хэмжээний нэрглэгийн үйлдвэр одоо барих гэсэн хүмүүс их болчихжээ. Эднэр дээр нь ямар арга хэмжээ авах юм бэ? Одоо бол 100 мянган жилд 100 мянган тонныг боловсруулах үйлдвэртэй хүчин чадалтай үйлдвэр байгуулъя гэдэг дөрвөн төсөл яг өнөөдөр явж байна. Хоёр нь бол нэг нь тэзүүгээ батлуулсан, хоёр нь үйлдвэрөө бариад эхэлсэн. Бага уурын дотоодын нэрх үйлдвэрүүдэд газрын тосны нийлүүлэх асуудлыг зохицуулах одоо бэлтгэл ажлыг хангаад танилцуул. Манай олборлож байгаа газрын тосыг энэ одоо бага уурын нэрх үйлдвэрүүдэд шууд нийлүүлэх боломжтой. Петрочайна болон Доншин хоёртой бол хийсэн гэрээний бүтээгдэхүүн авах гэрээний хувьд бол дотоодын үйлдвэрүүдэд нэн даруй нийлүүл хамгийн тэргүүг нийлүүлнэ гэдэг гэрээ байх хэрэгтэй тийм ээ, заалт байгаа тийм. Хэрхэн нийлүүлэх юм, яаж нийлүүлэх юм, ямар шалгуу шаардлага тавих юм тийм. Энэ юмнуудыг тодорхой болгоод бэлтгэсэн үг. За, эх 7 хоног танилцуулаарай.